За сайн байцгаана, намайг Дүлгөөн гэдэг. Би доктортой хөгжлийн чиглэлээр ажилладаг. Тэгээд энэ бол манай гэр. Манайх энэ байрыг 2020 онд анх худалдаж авсан. Тэгээд 21 онд яг засварын ээж дуусна нөгөө ковид тарсан байсан. Тэгээд түүхийн тухайд бол яг хуучны олон жил гар хүрээгүй 40,000 тийм байр худалдаж аваад тэгээд яг манай нөхрийн хувьд ч миний хувьд ч яг анхны өөрсдийнх нь худалдаж авч байгаа орон сууж учраас одоо деталь болгоныг нь засах боломж олдсон яг өөрсдийнхээ хэв маяг нийцүүлээд өдрийн тухайд бол өглөө ер нь хүүхд хичээлдээ явбал бид нар бүгдээрээ ажилдаа явбал тарчдаг л да. Яг амралтын өдрүүдэд бол бид нар аль болох гэртээ сууж өнгөрүүлэхээс зайлсхийдэг. Манай гэр бүл ер нь спорт, экстрим спорт ер нь гурлаа хичээллэх дуртай. Тийм учраас хотоос гардаг ч юм уу ямар нэг байдлаар тийм спорт хийх хичээдэг. Би ер нь гэртээ цаг өнгөрөөхөөр хвчлэн яг энэ булан цагаал уншиж л өнгөрөөдөг. Эсвэл онцон тоглоом юм уу, шот ч юм уу ямар нэг байдлаар тийм судаку ч юм уу тиймэрхүү юм гэр бүлээрээ тоглоод хичээл өнгөрөөдөг. Хамгийн дурсамж агуулсан хэсэг яг энэ балконыг нөгөө яг төв зам руугаа харсан байлах гэж айгүй хичээл зүтгэл орсон байхгүй юу? Айгүй том онгоодаг. Тэгээ 100 онгоолгоо тавьсан байхад бороо ордог ч юм уу ингээд шүн хараад сууж хад айгүй гоё балкон дээр хангаат хийж суугаад айгүй гоё яадаг. За энэ бол манай зочны өрөө. Энэ хэсэг бол миний яг дуртай болонгуудын нэг. Яагаад гэхээр манайх өмнө нь ингээд түрээслээд амьдардаг байхдаа айгүй хурамлалтай учраас олцсон газар нь тавиал явдаг гэсэн. Энэ удаа яг зориулаад номондоо ургамлалтаа яг зориулж хийлгсэн энэ болоо учраас айгүй хайртай. Тэгээд их их цагаас яг энэ бодон дээр суугаад номоо уншаад айгүй тайван өнгөрөөдөг. Хамгийн тайван хэсэг гэж би нэг нэрлэх дуртай. Манай нөхөр ихт хоёр янз бүрийн уралж, сонирхож хийж оролдох дуртай. Жишээлбэл энийг бол яг нөгөө лазер принтер аваад сонирхож туршиж хийж исэн. Тэгээд түрүүнд дурсан манай нөхөр геологч. Тэгэхээр бид нар номын тавиур ч юм уу янз бүрийн худалдаж авахын оронд энэ тэндээс цуглуулсан сонирхолтой гэсэн чулуу ч юм уу тэд нарыг ашиглацдаг байгаа. Дараагийн хамгийн инээдтэй адал явдалтай бүтчихсэн булан гэвэл энэ булан байгаа. Тэгээд ер нь манай гэрийн байгалийн өнгө бүрдсэн. Гэхдээ яг энэ цэцлэгээр галзуу өнгөнүүд ороод ирсэн байдаг. Яа тэгэхээр энийг бит хоёр анх уран зургийн дэлгүүр орчоод хоёулаа шууд зэрэг яг энэ зургийг амар ингээд аваад тавьсан байхгүй юу. Хигчнээ өөр өнгөтэй ч гэсэн. Тэгээд гэрлүүгээ авчрах замдаа машины дээвэр дээрээс хийсэд алгуулсан юм зураг маань. Тэгээд дуугаа оноод буцаад бүр тэр хаан болын тийшээгээ хайж замын хажуугаар явжсэн чинь азар нэг хүн ингээд яг дайруулахаас өмнө аваад хашаа төвшүүлээд тавьсан байсан. Тэгэж буцаж олж исэн. Энэ бол манай галтогоо. Миний хамгийн дуртай бас цагаа өнгөрөөдөг газар гэвэл яг энэ карантины хэсэг байгаа. Тэгээ энэ их хөөрхөн төвхтэй яагаад гэхээр ер нь хуучны байрнуудын карантин болохоор энэ буландаа ингэж жижигхэн карантин гэдэг. Би болохоор яг энэ том цонхоор хотын төв годомж руу харангаа ингээд том карантинтай байхыг хүсээд бүх сувг шуудыг нийшээ авчирч байгаад яг энэ карантин зориулж хийлгэжсэн. Тэгээд ер нь бол илүү өглөөд аягаа зогсож байх гэсэн надад их толгой амраадаг гэхүү дээ. Дараагийн миний туртай хэсэг гэвэл яг энэ виноны тавиуртай хөргөж орсон хэсэг. Байр маань ер нь жижигхэн талтай учраас дизайн анх гаргахдаа бид нар айгүй их зай ашиглалтыг хамгийн зөв байхаар шийдэл гаргахыг хичээсэн. Тэгээ бид нар энэ ч нөгөө аяг угаач тавиад яг энэ өргөн хөргөж тавьмаар санагдаад исэн боловч ерөөсө багтахгүй байсан. Яаж чигээч багтахгүй. Тэнгүүд нь зохиогоод ерөөсөө ишигээ модоор ингээд яг засварын ажил хийлгэжсэн хүмүүсээрээ модоор ингээд хан хуурн чанд юмудаа босгоод тэг хөргөчөнд наашаа оруулаад тэгээд яг виноны тавиур болгоод энэ ашиглахаар шийдэд хийлгэжсэн. Тэгээд энэ болондоос айгүй туртай бидний гоё шийдэл гаргасан хэсгүүдийн нэг гэж боддгоо. За энэ бол манай унтлагын өрөө. Унтлагын өрөөгөө тогтжуулахдаа бол яг хийдэг спортынхоо
каскууд ч юм уу, цанаа ч юм уу тэд нарыг яг хадгалах зорилттой хийсэн маа. Жишээл энэ ч одоо манай бүх каскууд байдсан тэрийг данч багалцсан байна нүүх гээд тэгээд ажлын хэсэг энэ бас миний дуртай хэсгүүдийн нэг. Яагаад гэвэл яг энэ доороо пар ус зохион байгуулалтын хийсэн их чухал. Бид нар хэмжээ болохоор өвөлдөө яг шинээр өрсөлдөж байгаа ургамлуудаа ч юм уу яг парны дээр тавиад тэгэж ургуулах юм төлөвлөгөөтэй хийсэн. За энэ бол манай 2 дахь балкон, миний бас дуртай байдаг хэсэг. Яагаад гэхээр нэгдүгээр энэ балкон маань яг юм хүүхдийн талбай руу харсан, ногоон хэсэг рүү харсан. Тэгээд айгу чимээгүй. Тэгээд бүгдээр ингээд бүх цонхнууд нь том онгоочдөг болохоор 100 өвөлдөө нагаар ороход айгу гоё. За энэ бол манай хүүхдийн унтлагын өрөө. За хүүхдийн унтлагын өрөө маань ер нь бол спортын хэрэгслүүдээс хадгалдаг. Миний хамгийн дуртай хэсэг бол энэ ханаа авиралт байгаа. Тэгээд жижигэн ч гэсэн яг хуу өөрсдөө янз бүрийн техник сурах ч юм уу давтахад тусдаа. Гэхдээ бид нар энэгээр мэрэгжлийн биш л дээ. Дараагийн миний айгүйх хайрлж хүч зарч хийсэн газар бол энэ хэсэг бол энэ хаалга байгаа. Яг энэ хаалгыг нөгөө стандартын бус өндөртэй хэмжээтэй учраас айгүй цаг гаргаж хийсэн. Дээрээс нь нөгөө ингэж жирийн онгоодог хаалгаар хийх, нуустай хаалгаар хийх гэхээр манайх нөгөө энэ хуучин уулын дугуйнуудаа барилуулчихсан. Тэгээ ямар ч юм боломжгүй болчихсон. Тэгэхээр заавал юм гүдэг хаалга зориуд хэлчихсэн. Дээрээс нь өсвөр настай хүүхдүүд хаалга савгүй төгжиж болохгүй хайтахан гэдэг. Манай хүүхд бас өөртөө тохирсон номоо унших туртай. Гэхдээ яг би нөгөө ном хүүхдэд хитрхи одоо эцэгчүүд нь номоо шахаад байвал тэр нь илүү ял юм шиг болчих учраас өөрөөр нь илүү сонгуулах айгуу чухал байдаг гэдгийг сүүлд ойлгосон. Тэгээ манай хүүхд болохоор хөвчлийн юм шинжлэх ухааны дээрээс нь юм шавж эсвэл юм анатом биологийн чиглэлийн номд айгуу дуртай мөлий. Тэгээд яг энэ чиглэлийн номыг өөрөөр нь сонгуулсан байхад нэг мэдгээд л хинээч одоо хүчлүүлэхгүй шаардлагагүй уншаад эхэлчихсэн юм лээ миний туршлагаас. Миний хувьд гэр бүлийн аз жаргал гэдэг нь гэр бүлийн гишүүн бүр сэтгэл дотроо, толгой дотроо, тархин дотроо аз жаргалтай амар амгалан байх. Тэгээд гэрийн хаалгаар орж ирэх гэж яарч тэмүүлдэг байх. Тэр мэдрэмж л ер нь гэр бүл аз жаргалтай гэсний хамгийн том илэрхийлэл гэж бодож байна. Залуу гэр бүлүүдтэй хандаж хэлэхэд бид нар ч гэсэн бас залуу гэр бүлийн тоонд орно. Гэхдээ материал эд хөрөнгө цуглуулахаас илүү хамтдаа бүтээж байгаа туршлага, дурсамж энэнд илүү цаг гаргаж хөрөнгө оруулаасай. Жишээлбэл аялж зугаалах, спорт хоббигоо хөгжүүлэхдээ ч юм уу гаргаж байгаа мөнгөө хизээч битгий зардал гэж бод. Энэ бол насан туршийн хөрөнгө оруулалт дахиж эргэж ирэхгүй хугацаа гэж бодож одоо амьдраасай л гэж хүсэж байна да.